хамтдаа залбирцгаая бүгдээрээс ядуу сэтгэлгээ болон ядуурлалын талаар бүгдээрээс өргөдлөн судалцгаая. Өнөөдөр ядуу сэтгэлгээ гэдэг сэдвээр бүгдээрээ залбиралтаа оргозноо. Тэгээд ядуу сэтгэлгээ гэж юу юм бэ? Яагаад ядуу сэтгэлгээ гэдэг нь байдгийн, юуг нь ядуу сэтгэлгээ гэдэг нь бүгдээр хамтдаа эхэлж ойлгоцгоё. Залбирал руу орохоос өмнө. Тэгээд хүмүүс альва нэгэн зүйлсүүдээр одоо нэг юм ангамд нэг тийм түүх гэдэг тийм круз гэдэг буюу юм маш том усан онгоцон дээр хүмүүс ингээ аялал хийдэг. Аялал хийхэд тэнд ингээд орохдоо тэр төлбөрт нь бүх хоол нь багтсан байдаг байхгүй юу? Бүх хоол нь хизээж хүссэн үед хүн очиод юм буфет хоол буюу хязгааргүйгээр идэх боломжтой хоол байдаг. Тэгээд ингээд бүх юм төлбөр нь орцсон байж байгаа. Тэнд ямарваа нэг гэсэн чинь тэнд нэг хүн яасан бэ гэвэл одоо юм кракер буюу ганцхан печен болон шүлийг л идья. Өөр юм идвэл надаас их мөнгө авч магадгүй гэд. Тэгээ ингээд 21 хоног ерөөсөө тэн дээр печен болон тэр нэг шүлийн идсээр агаал буусан байгаа. Яг буух өдрөө юу мэдсэн бэ гэвэл энэ өөр хоол идвэл ямар үнэтэй вэ гэж юм бүх хоолны үн орсон байдаг юм аа. Тэгээд дуртай хоолой дээрээ танаас илүү мөнгө авахгүй гэж хэлсэн. 21 дахь хоног дээр тэрийг мэдсэн. Тэгээс 20 хоног тэрээр ганцхан шүл талах одоо тэр жижигэн печен дээр л тэр амин зууж яваад яг илүү мөнгө төлөхгүй гэж бодсон. Тэгэд энд асуудал байсан нүхээр ерөөсөө тэр круз дээр байгаа байхгүй юу? Угаасаа тэр усан онгоц дээр байгаа. Бүх юм нь орцсон, бүх төлбөр нь орцсон байж хаад тэр хүн өөрөө ядуу сэтгэлгээ тэр өөрөө хүн мдэггүйгээсээ болоод яах вэ? Мдэггүйгээсээ болоод тэрхүү өөрийнхөө сэтгэлгээндээ тэрээр хүлээстэй байсан бөгөөд тэрхүү ингээд ер нь бол нэг баахан өөрт нөгөгдсөн байж хаад бүхэл хугацааны турш тэрээр тэгж өөрийгөө зовоож тэрхүү ядуу сэтгэлгээгээр амьдарч явсараад тэрээр таарсан багмаа. Тэгээ энэ нь болохоор круз буюу билет худалдаж авах тэргээр сүс нөгөгдсөн байсан. Итгэж бид нар асаандаа ингэх боломжтой байдаг. Бидний хувьд ингээд бурхан минь ээ бид нар хоол өгөөч ээ, шүл өгөөч ээ гэдгснээ ингээд хоол шүл альва нэг зүйлс өгөн бурхан тэрийг нь өглөө гот нь тэгтэл нэг шүл нэг бид нар илүү мөнгө төлөхгүй илүү ингэхгүйгээд бас шүл бас тэр бичээний эдэл яваад авах боломжтой байдаг. Энэ талбар дээр яг юу гэж ойлгох юм? Яг ядуу сэтгэлгээ гэдэг нь яг юу юм бэ? Аль хэдийн бурхан бидэнд өгөгдсөн байгаа. Эрүүл мэндийг өгсөн байна. Яа бүх итгэгчдэд дагалдаг тэнэгүүд нь өвчтнүүдийг эдгэх гэж байгаа. Тэгээ эрүүлэнийг эдгэн. Тэгэхээр яг өвчтөе хүмүүсийг бид эдгэх зорилготой байгаа. Дуудахтай байгаа. Чөтгөрүүдийг хөөн гэсэн байгаа. Тэгэхээр ядуу сэтгэлгээ гэдэг нь болохоор хүн байгаа яг жинхэнэ бодох ёстой сэтгэлгээн дээр бодохгүй харин яанаг л өөрийнхөө олж сэтгэсэн энэ ийм байгаа болохоор энэ ингэх болохоор би өөрийн зохиосон сэтгэлгээс хин нэгнээс эцэг эхээс юм уу аливаа нэгэн хүмүүсээс нийгмээс соёлоос юм аливаа байгаа нөхцөл байдлаасаа тэр сурж авсан тэр сэтгэлгээ хэлж байгаа маа. Тэр сэтгэлгээ нь яадаг бол хүн саад болдог. Тэгэхээр бид нар яг байнга бид нар оюун санаагаа бид өөрчилж шинжлэх ёстой байгаа. Тэгээ яг өнөөдөр ядуу сэтгэлгээн дээр бид нар харцгаая. Хамгийн эхлээд Иохан номын 5 дугаар бүлгийн 2-оос 9-дэр хэлж байгаа байхгүй юу? Иерусалимийн хоньны хаалганы дэргэд еврейгээр Бецада гэдэг цөөрөн байдаг. Тэнд 5 сарвч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтөө сохор доглон хатингар олон хүн хэвтэж байлаа. Тэгэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь эзний тэнгэрэл тодорхой үед цөөрөмд бууж усыг хөдлөхөд ус хөдлсөний дараа төрүүлж орсон хүн ямар ч өвчтнөр өвчлсөн байлаач өвчнөөсөө ангижирдаг байжээ. 38 жил өвчтөй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээ түүнээс чирүүл болохыг хүсэж байна уу гэж асууад мөнх өвчтөй хүн ингээд харах юм бол яаж юм? Ингээд юм Бецада цөөрөмлөө өвчтөй хүн ингээд орсон хүмүүс итгэрдэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд олон өвчтөй хүмүүс тэр ус хөдлөхийг хүлээждэг. Яг л эзний тэнгэрэлж тийш ороод тэр итгэрдэг байгаа байхгүй тэр өвчтөй. Тэгсэн чинь 38 жил өвдсөн хүн ч гэсэн тэнд байж байгаа. Тэр удаан өвдсөн хүн яг тэр өвчтөн сэтгэлгээгээр сэтгэхэд байдаг. Тэгэхээр тэр хүн яасан бэ, юу болсон бэ гэвэл Есүс ирээд их өвчтөйсэн дараа чи эрүүл болохыг хүсэж байна гэж асуусан. Тэгэхэд яг тэр тийм ээ гэж хэлэх боловч тэрээр яасан яг Есүсийг хэн байсныг мэдээгүй. Тэгэд яасан мөгөл эзэн ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Очсоор адил өөр хүн надаас өмнө орчихдаг гэсэн. Тэнгууд яас намайг аваачих хүн байдгүй гэдэг. Одоо Есүсийг одоо баг намайг аваачих хүн байж магадгүй, тусалчих хүн байж магадгүй гэж найдсан уу? Ямар ч гэсэн тэрээр бол яг асуусан асуултанд хариулаагүй байхгүй. Чи эрүүл болохыг хүсэж байна уу гэсэн чинь намайг авч очих хүн байхгүй. Очсоор адил хүн орчдгоо гэж байгаа.
Есүс энэнийг мэдсэн ч гэсэн энэ хүн бол ядуу сэтгэж байгаа буюу өөрийнхөө байдлаар. Гэхдээ энэ хүн бол бас бүр айхтар ядуу бас биш. Яг бол энэ тэрээр Бетсада гэдэг цөөрөмнөр эдгэрэх зоригтой энэ бурхан эдгээд гэдгийг мэдж байгаа бөгөөд тийм эдгэрлийн хүсэл зорилгоос энд хичээсэн боловч тэр өөрийн хүч чадлаар эдгэрэхгүй бас байсан байгаа байхгүй юу. Тэр энэ нөхцөл байдал тэрээр бол бүр огцсон ядуу биш. Бүр ядууг бол бүр өвчтөө чигээр байж байгаа байхгүй, эдгэрэх ёстой ооч мэдгүй өвчтөө чигээр байж байгаа. Тэгж яхад энэ бол эдгэрнэ гэдгээ мэдчихсэн, эдгэрхийг хүсчихсэн. Гэтэ яг тэр дундаа юу болсон байг бол тэрээр Есүс яг чи эрүүл болохыг хүсэж байна уу гэж асуусан. Тэгэхэд нөгөө өвчтөө ус хөдлөх үед намайг цөөрөнд оруулах юм байдаг гээл гэсэн байхгүй. Тэгэхээр энэ байдал бид нар бүгдээр юу гэж хариулах вэ? Юу гэж харах вэ гэвэл яг одоогийн байдлаар бид нар шүү дээ. Бид нар юу болдог вэ гэвэл өөрсдийнхөө байдлаараа буюу сэтгэлгээний хувьд бид нар үнэхээр хүнд хэцүү амаргүй байдаг. Тэгээд яадаг вэ гэвэл аливаа нэгэн талбар дээр хүмүүсээс болоод ямарваа нэгэн байдлаар хүмүүст бид нар ингэж юм ядуу сэтгэсэн байдлаасаа болоод тэр эдгэрэхгүй байгаа. Тэр өнөөдрийн нийгэм ч гэсэн тэр хүний сэтгэлгээнд хамаг тулаан байждаг. Хүн энийг аливаа нэгэн зүйлийг би энэ хийж чадахгүй бол чадахгүй. Яана энийг би энэний ард гарахгүй бол гарахгүй. Харин тэгж entrepreneur буюу аливаа нэг ялангуяа бизнес хийж байгаа хүмүүс дээр тэдгээр хүмүүсийн сэтгэлгээ нь аль хэдийн анх шийдвэр гаргахдаа аль хэдийн ялцсан байдаг байхгүй юу? Хэд хэдэн алхмын цаана ялцсан байждаг. Ялцсан болохоор тэд тийш явж идэг, тэрэндээ итгэж идэг. Зарим тохиолдолд эндгээр тийм ялцсан тэр сэтгэлгээ хэлж байгаа. Тэр сэтгэлгээ нь өөрийнхөө тэр сэтгэсэн байдлынхаа дагуу. Бүгдээр Elon Musk-ыг харах юм бол дэлхийн хамгийн баян хүн гэж байгаа. Зөвхөн мөнгө санхүүдээр ярьж байгаа тэр хүний сэтгэлгээ нь аль дээр тэр сансарт боё SpaceX боё сансарт шинэ бүлгийг барина гэд тэр шийдсэн байгаа байхгүй юу? Аль хэдийн барай шийдсэн байна. Байсан байгаа. Тэгэхээр яах вэ гэвэл тэр ямар ч хөлөг барьж үзээгүй. Тэр ямар ч цөмийн тийм сургуульд өгсөөгүй. Тэнд юу ч байхгүй. Тэгтээ тэр хүн яасан чадна гэсэн. Нөгөө талаар яасан Tesla боёо энэ цахилгаанд тийм гоё машин барьж чадна гэсэн итгэл байсан бөгөөд тэрээр бүр үнэхээр ажилласан. Тэгтээ яасан дампуурхаа шахсан шүү дээ. Тэгтээ тэрнээсээ сэхэж гаргаж ирсэн. Тэр хүний сэтгэлгээнд байсан. Тэр хизээч би бууж өгдөггүй гэсэн тэр сэтгэлгээтэй. Хэрвээ хүн ядуу сэтгэлгээтэй байх юм бол ядуу байдалтай байдаг. Ялангуяа өвчтөй байлаа. Магадгүй энэ ингээд бурхны хүсэл юм болов уу гэж яах шиг хүмүүс нэг өвчтөй хүн манай аав одоо бүдүүн гэсний хор тавдартай байсан. Тэгээ хор тавдартай байж байхдаа тэр эдгэрээгүй байж байгаад бурхны хүсэл энэ гэдэгт бид нар итгээгүй. Бас өөр өвчтөй хүмүүс ингээд залбирж байгаад эцгийн тулаан нэг тултал нь хийхгүй. Зарим жоохон ядуу сэтгэлгээг оруулж ирэл та магадгүй ингээд бас эдгэхгүй нь бурхны хүсэлч юм лөө гэсэн хүмүүс хэсэг оруулж ирэхэд яг тэр сэтгэлгээ тэр хүний амьдрал дотор амьдраад бүх тулж исэн бүх хэсгүүдийг унгаагаад яадаг. Тэр хүн тэр байдал дотроо яг ядуу сэтгэлгээний дотроо ялагддаг. Ялагдах магадлал нөлөөлдөг. Тэгэхээр яг бид нар энэ байдал дээр энэ нөхцөл байдал бид нар бурхны дотор бүгдээрээ ингээд урагшаа явна. Тэгээд Есүс хэлсэн байхгүй бос дэвсгэр аваад яв гэж байгаа. Тэгсэн чинь тэр хүн яг шин сэтгэлгээнд буюу өнөө хүн тэр даруй эрүүл болж дэвсгэр аваад яваа гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн эхлээд босох хэрэгцээтэй байгаа. Тэгээ босчоо дэвсгэр аваад яваа гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн чинь өвчтөй байсан хүн чинь босно гэдэг чинь өөрөө итгэлийн алхам байдаг. Тэгээ бурхан бидэрт аливаа нэг хүнд нөхцөл байдал, хэцүү нөхцөл байдал яадаг бол босоо гэж хэлэх юм бол ерөө ямар нэгэн чиглэл өгөхөд тэрийг нь юу байгаас үл шалтгаалаад шууд дагна. Тэгээ бурханы өдөрдөмжийн дагуу дагна. Тэгээ өдөрдөмжийн дагуу дагаад тэгээ босно. Босох юм бол босоо, дэвсгэрээ аваад явахаар бол явна. Тэгэж ингээд урагшаа гэж алхдаг юм аа. Тэгээд яасан мэгэл өнөө хүн тэр даруй ирүүл бол дэвсгэрээ аваад яв. Тэр өдөр амралтын өдөр байлаа гэж. Амралтын өдөр байсан. Энэс олж хүмүүс амралтын өдөр эдгэж болохгүй малахгүй гэж ярьдаг. Хүн эдгэрж л байвал ямар өдөр эдгэх нь хамаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдал дээр бид нар юу харах юм бол хүний сэтгэлгээ эрүүл мэнд ч ажил төрөлж бай, бизнес ч бай, яг сэтгэлгээ нь байгаа. Хэрвээ хүн сэтгэл зүйд ямарваа нэгэн зай завсар эргэлзээ оруулж ирэх, айц оруулж ирэхэд анхны харж исэн тэр хөнөө нэг одоо ингээл манан дунд харж байгаа юм байна. Эхлээд анх харахад бол маш гоё цэвэрхэн харж байгаа л айц эргэлзээ оруулсан шууд манан бөхөх гэж харагдаж байгаа юм. Эцсийн зорилгоо харахаа болчдөг. Битүү манан л харагдаад
яанаа ингэнэ тэгнэр хүн амар тайван байх нь чухал. Ядуу сэтгэлгээ гэдэг нь болохоор тэр байдлаас хүн гарах нь чухал. Энэ тэгээд Филиппо номны 4-р бүлэг дээр хэлж байгаа эцэст нь ах トゥ нараа юу нүн юу хүндэтгэлтэй юу зөв юу цэвэр ариун юу сайхан юу сайшаалтай байна. Хэрв аливаа сайн үйл байгаа бол хэрв магтууштай ямар нэг юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа гэж байгаа. Тэгэхээр хүн ингээд аливаа зүйлсийг харахтаа эцэст нь ах トゥ нараа юу нэргэлзээтэй юу санаа зовж гин юу нь байж болох юу нь бодит байдал гэж хэлээгүй байгаас юугэл үнэнг хүндэтгэлтэй зүвийг цэвэр ариун сайхан сайшаалтай сайн үйл байгаа магтууштай ямар нэг бол тэдгээр юмсыг бодож санацгаа гэж байгаа. Тэр бидний сэтгэлгээ буюу бодол маань эдгээрх сайн зүйлс рүү харцгаа үннийг мэдэх хэрэгтэй байгаа. Тэр бид нар бурхны зорилгоор дуудагдсан хүмүүс бүгдээрээ дуудагдсан хүмүүс энэ бурхны зорилгоор дуудагдсан хүмүүс хүн болгон өөрийн гэсэн дуудлага биелүүлдэг. Тэгэхээр яг тэрхүү миний бурхны өгсөн дуудлага дээр яг юу нүнэн бэ? Энэ нэг болон манан харахгүйгээр яг үнэн юу нүнэн бэ? Энэхүү залбирлуудыг сонсоод маш олон хүмүүс урам зориг авч ийн баярлалаа ингэж ин тэгж босгон байгуулгаж байгаа сонсож байгаа гэрчлүүд байнга ирсээр байгаа. Эзэн талархаж байна. Эзэн өөрийн залбирлыг өдөртөө чиглүүлж олон хүмүүсийг бас үнээр сонсож байгаа хүмүүст баярлалаа. Бас ялангуяа яг хэрэгцээтэй тэдгээр яг сонсож байгаа хүмүүст баярлалаа. Тэгээд энэ зүйлийг хийхэд ингээд яг юу нүнэн бэ? Бурханы хийхснийг хийн. Тэгээ өнөөдөр бол энэ ядуу сэтгэлгээ гэдэг хэсгийг бурхан надад өгсөн. Тэгээд хэсэг 1 байж байгаа, хэсэг 2 гэдэг ингээд бас хэдийн хэсэг бид нар явнаа. Тэгээ бүгд хамтаа яг залбирцгаая. Тэгээ хамгийн түрүүнд өөрийгөө эхлээд харцгаая. Яг одооны амьдралынхаа нөхцөл байдал дээр би ядуу сэтгэж байна гэдгийг эхлээд бүгд үзэтгэе. Тэгэд энийг үзэхийн өмнө хүмүүс маш их санаа зовлтоор дүүрэн, айцаар дүүрэн, эргэлзээ дүүрэн байждаг. Тэгэхээр яг нэг хоосон саунд шин дарсыг шин тулгамд хийдэг тийм үү? Тэр юм айц санаа зовлттой байдал дээр шин дарс хийх боломжгүй. Шинэ хүн болох боломжгүй. Тэгэхээр тэр санаа зовлтыг явуулна. Нэг өдөр болгон явуулна энэ байдал нөхцөл байдал дээр байх ёсгүй байгаа. Тэр санаа зовлтыг бүгдээрээ явуулцгаая. За бүгдээрээ дагаад намайг залбираарай. Бид бас удаан залбирал та бүдс дагаад залбираарай. Дана дагаад залбираарай. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөөрэй. Яг одоо би санаа зовнолууд, айдсын бодлууд, эргэлзээнүүд бүгдийг нь Назарын Есүсийн нэрээр хөөн залилж байна. Тэдгээр зүйлсүүдийг явуулж байна. Би бурханд итгэх болно. Би бурханд итгэж байна. Назарын Есүсийн нэрээр хамтдаа би санаа нэгдэж байна. Би залбирч байна. Яг одоо би өөрт ирсэн тэр төр зургийн бодит биш айдас эргэлзээтэй холбоотой тэр зүйлсүүдийг явуулахыг би сонгож байна. Цэвэрлж байна. Ариун сүнсээ яг одоо миний сэтгэлгээнд альва нэгэн ядуу хэсэг байна уу? Бага бол надад сануулж өгөөч. Над мэдүүлж өгөөч. Тэр байдлаасаа би чөлөөлөгдөхийг хүсэж байна. Назарын Есүсийн нэрээр би залбирч байна. За, одоо ингэ залбирахад ариун сүнс хүмүүнийг бүр дэлчилж байгаа. Яг ямар хэсгээр би ядуу сэтгэж байна. Хүн яг ядуу сэтгэлээс болоод ингээл ингэж идэгчи. Тэгээ ялангуяа хэрвээ яг би монголоор ярьж байна. Монголд ингээд төрж өссөн хүмүүс би бол яг арчлал гарсны дараа төрсөн байгаа. Яг арчлал гарахын өмнө төрсөн. Яг картны бараамаараа хүмүүс оожлдог дэрсгийг хараагүй. Би яг тэр үеэс өмнө нийгэм өөрчлөгдсөн. Коммунист нийгмээс арчлал руу орж исэн. Тэгэхээр яасан мөгөл яг тэр үеэр картны барааны юм асар хомс болж исэн.
Хомс болсон болохоор хүмүүсийн сэтгэлгээний донд юм дуусчихна гэсэн сэтгэлгээтэй хүмүүс байсан. Яг бол үнэхээр картны бараг тал дуусаа тэгэл дуусаа байхгүй. Дахин шинэ дэлгүүрээс авах боломжгүй. Тухайд үнэхээр дуусчдаг бодит байдал нь тийм байсан. Тэгсээр хаад хүмүүс айц орж ирээд тэгэхээр яадаг бол хүмүүсээ сэтгэлгээ нь бүр тэр дээр үеэс ахуулаад аав ээжээс ахуулаад өвөө эмээгээс ахуулаад ингэждэг тэгчдэг юмаа бити бүр гэрлээ унтраа усаа бити асаг гэх мэтэр хүмүүсийн сэтгэлгээ нь аль хэдийн тиймэрхүү хоосон байдал дутуу байдал буюу ингэ нэг юм айцтай сэтгэлгээг угаас бүр ясан маханд нь суулгацсан байдаг. Тэр сэтгэлгээнээс бид нэг бурхны сэтгэлгээ бурхан намайг юунд дуудсан бэ гэдэг тэр сэтгэлгээн рүү орохыг хүсэх чухал байдаг. Тэгээд бурхан бас янжмаа багшдаас ингээд манай GSM үйлчлэлийн тэргүүлэх янжмаа багшд ингээд зааж өгсөн. Ингээд гой дуртай усаа уу гэсэн ба. Тэгээд янжмаа багш манай маш их тийм эрдэм шинжлэхүүний ажил хийж болохоор усны цэвэр ариун байдлыг мэдүүлэх болохоор тийм маш тийм сайн чанараа усыг авч удаа. Тэгээд сайн чанарыг усыг авах гэж би гэртэл сонсч байгаад бурхан бүр ус уу гэд ус авах мөнгөтэй хүмүүс өнөдөр ус авах мөнгөний хүртэл өөр хүнээр дамжуулж илгээсэн байгаа байхгүй. Хэрвээ яг тэр энэ бол бурхан хий гэж явал тэр янзан шийдлэн байждаг. Сэтгэлгээ байждаг. Сэтгэлгээний өөрчлөлт байгаа. Тэгэхээр та өдөгөөс уриалж байна. Яг амьдралынхаас яг хамгийн чухал бол би яг юунд ядуу сэтгэхэд байна гэдэг гаргаж ирж байгаа жагсаад бичих юм аа. Жагсаад бичсний дараа энэ бүх зүйлс хамгийн сайн руугаа шилждэг юм байна. Тэр яг үгээр жигсаад бичээд яг зүүн юун зүв бэ юун зөв биш вэ гэдгийг хүн шалгаж үздэг байгаа. Тэр шалгаж үзсний дараа яадаг вэ? Тэрхүү шалгаад тэгээд ингээд энэ яг үнэн үү гэдгийг Библийн үнэнтэй шалгаж үзнэ. За одоо ингээд дуусчихна. Тэгээд Библи дээр юу гэж байна? Намайг хөржүүлэгчтэй бүгээр би бүгдийг хийж чаднаа. Тэгээд бурхан ингээд намайг бурхан өөрөө алдардах байлгаараа намайг хэрэгцээтэй бүхнээр хангана гэж байна. Тэгээд тэр ишлэгийг л ингээд тунгалахад юм өөр болтой. Тэр ишлэгийг амаараа гаргаж тунгална. Зүгээр нэг уншчих. За яах вэ да ингэх вэ да гэж. Бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа, бүх хийл хүч чадлаараа бурханы эзэнд итгэе гэж байгаа байхгүй. Тэгээд аль итгэж байгаа жоох итгэж байгаад ингэчих биш. Энэ үл өнөр сэтгэлгээний өвч байгаа. Тэг яг амьдрал яг нэг өвчтөөс бас тийм өвчтөө амьдралтай хүмүүсээс байна. Яг юм гэр бүлийн хүн юм хэцүү асуудалтай хүмүүс байна. Онцгойлоод ярих юм бол эрэгтэй нөхрүүнээс архиудаг юм байна. Эхнэр хүн архиудаг юм байна. Архиугаад ингээд гэр орны ямыг зарчдаг ингээд асуудал гэдэг ингээд нэмэгдсэн архинаас яаж салах вэ? Хүн ингээд архинаас яаж салах вэ гэхээр архиал бодоод ихгүй тэр архитай үннээс энийг яаж архиулах болох вэ? Харин сэтгэлгээний хувьд бол энэ хүнийг аврая. Аврын муу сүнс нөгөө чинь донтолтын сүнс энэ дотор ажиллаад уулгаад байна. Тэг бүх зүйлийг шийдчихээ. Яаж шийдэх вэ? Тэр хүнийг аврах анхаар зандуулах юм бол сүм рүү аваа явна. Сайн мэдээр нь. Яг энэ хэсгийг ярих нь харин тийм ээ. Би нэг дээр үд хэдэн жилийн өмнө сүм рүү авч амар дургүйгүүд очил ирээгүй гэж яаш. Гэхдээ архины асуудалтай тулаад байдаг. Яг хөө тэр хүнд аврал хэрэгцээтэй. Тэр хүнийг сүм рүү авч очино. Сайн мэдээ тараагч тэгэлгээ сүмийнхаа хүмүүсийг аваад эхнэр дээрээ ирнэ. Тэр хүнийг залбиралд авч явна. Энэ шоор амьдрал чи өөрчлөгднөө. Сүнслэг зүйлсийг ярина, гэрчлэн. Тэр зүйлсээс нэмэн сэтгэлгээний дотор тэр хүн өөрчлөгдөх байхгүй. Бас яг хүүхдийн өвчтөн хүмүүсээс орж ирсэн байна. Хүүхдүүд нь өвчтөн хүмүүс орж ирсэн байна. Маш их хэцүү байна. Яг анхнаа ерөөсө бурханд итгэдэг үү? Яг Есүс гэж сонсоогүй. Огт хэцүүдэгтэй ингээд эдгэрлийн талбар дээр сонссон хүмүүс байна. Тавтаамаар л энд бурхан яг юу хүснэг бид нар залбирдаг хэсэг байгаа. Яг тэр өвчтөө гэдгээр бас хүмүүс нь юу гэвэл тэр бурхан хүнний бүр гэдгийг чадна. Таны дотор яг имлэгээр яваад маш хүндрэлтэй асуудалтай мөнгө байна. Мөнгө гэхэл олон зүйлс байна. Бурхан хүн болгоны эдгэх зорилготой, эдгэх хүсэлтэй. Та хүүхдээ өвчтөй байхыг хүсэхгүй байгаад адилхан бурхан хүүхдүүдэд эдгэхийг хүсдэг юм а. Тэгээ бурханы эдгэрлийн хаалга буюу таны хүүхд эдгэрэх боломжтой нэг хаалгууд нь нэг нэмлэг. Нөгөөх нь залбирлаар дамжуулж яадаг. Та альва нэгэн байдлаар энэгээр нүсч биш. Бурхан үнэхээр чадах бүхнээр итгээд залбирдаг хүнээр залбируулад эдгэрлийн залбирал хийх хүнээр эдгэрлийн залбирал хийхэд хүн эдгэрэх боломжтой юм аа. Яг одоо миний төрсөн аав бүдүүнгэсний хор тавдартай байсан 3 дугаар үед орцсон 4 хагалгаа ажилласан 12 хэмээл гэсэн ч гэсэн тэр одоо зөвхөн залбирлаар эдгэрсэн химимээр эдгэрээгүй.
Эдгэрхгүй байсан юм чинь. Эдгэрээд одоо 7-8 жил эрүүл саруул сайхан явж байна. Явсаар явах болно. Тэгээ сэтгэлгээний хувьд маань олон өртөө хүмүүс орж ирсэн байна. Нэг тийм бас их жөр биш. Яг ганцаар ажилладаг эмэгтэй бас хүмүүс бас ингээд сонсож ийн яг одоо тэр ганцаар ажиллаа хийгээд ингээд хамаг зүйлээ болгох гээд хичээдэг болж байгаа баах өртөө. Тэгэхээр яг энэ өртөө хүмүүсийн сэтгэлгээ нь болохоор яаж өрийг дарах вэ гэсэн бодолтой байхгүй. Яаж эндээс гарах вэ гэдэг сэтгэлгээндээ өөрчлөлт хэрэгтэй байна. Тэгээ өр дарахын тулд мэдээж бурхан бидний хайраас өргөө бай гэсэн тийм үү. Сэтгэлгээндээ хүн яаж өрийг дарах вэ гэж боджвол ганцхан тэрэн дээр анхаарал хандуулсан гэдэг. Харин бурхан намайг санхүүгийн амьдралаар ямар хүн байгаасаа гэж хүсэж байна вэ? Тэр талбар дээр хүн анхаарал хандуулах юм бол тэр байдал дээрээ тэрэн дамгаалж тэр бүнийг өөрчилж эхэлдэг байгаа. Бурхан надад бүх хил зүйлсүүдийг өгсөн юм биш үү? Санхүү мөнгийг бурханаас харамлаагүй юм шалж өгсөн юм биш үү? Тэгвэл би энэ дээр яах вэ? Би энэ дээр юу болох вэ? Гэт хэд ирдэг байгаа. Тэгээд өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр бүгдээр яах вэ? Энэ талбар дээр сэтгэл бурхан санхүүгийн талбар дээр намайг юу гэж бодсон юм бэ? Бид зүгээр итгэмжтэй яруу тахгүй. Санхүү мөнгөл зүгээр л жижиг зүйл. Би одоо энэ микрофоноо сайжруулсан хүмүүс минь дуу хоолойг нэг жоохон сонсоход хэцүү байна. Жоохон цаан сонсогдоод байна гэсэн. Тэгээ би энэ микрофоныг шүтдэггүй шүү дээ. Энэ л микрофон зүгээр хэрэгцээтэй. Тэр микрофон яагаад хүмүүс дуу хоолойгоо дамжуулахад илүү тод сонсохын тулд тэгж байгаа. Тэгэхээр мөнгө үл яг нэг микрофонтой адилхан зүйл авахгүй ашигладаг зүйл. Энэ хаашлаа ашигладаг зүйл. Мөнгөний араас сэтгэх нь мөнгийг хайрлах нь өөрөө буруу мó байгаа. Ганцаар мөнгөтэй болчих. Эсвэл мөнгөтэй л бол баяртай болчих. Тэр сэтгэл нь буруу байхгүй. Харин яг л хүн ганц үр дардаг байгаасаа гэж хүмүүс бодог байгаа. Тэгээс юм цөхөрцөн хүмүүс гэр бүлээсээ ингэ тустай байгаа. Тэгээд гэр бүлийнхээ хүмүүсээс тустай байгаа. Өөр хэцүү байгаа хүмүүс байна. Эзэн бурхан та бүдийн зөрсдлийг эдгээгээж гэж өөрчлөх болтугай. Тэгээ бурхны талбарт яг бүрэн бат зогсож бурхны дуудлага бүрэн биелүүлээсэй гэж та бүдийг Есүс нэрээр өрөөж байна. Үнэхээр бурхны дуудлагыг биелүүлэх нь үнэхээр чухал байгаа. Дуудлагын цаана онцгой зүйл байгаа. Тэгэхээр яг одоо ингэ ядуу сэтгэлийн болохоор хүн тэр өвчтөө буюу ялбаа нэг байла асуудал нэг зүйлийг асуудал гэж хараад тэрэн дээр хамаг анхаарлаа төлөө тэндээс гарахыг хэлж байгаа. Мэдээж асуудалтай зүйлээс гарахыг хүсэхгүй биш. Харин яг юу нь үний юм бэ те? Юу нь хүндэтгэлтэй, юу нь сайшрал, юу нь зүв цэвэр ариун. Энэ зүйлсээр анхаарлаа хандуулаад бурхан намайг юунд бүтээсэн бэ гэсэн энэ талбар руу анхаарлаа хандуулсан гэж та бүдийг өрөөж байна. Тэгээ энэхүү дараачийн бас яг дараачийн залбирлын хэсэг бас өнөөдөр яг бас маргаашаас хийгдээ тавигдах болно. Тэгээ та бүдгийн энэхүү цувралыг бас өргөжлүүлээ сонсоод яваасаа гэж хүсэж байна. Тэгээд хүний бүрэлдэхүүн бурхны ивэл дүүрэн байх болтгоо. Халиваа нэгэн санаа зовлон айдас уур хилэн байвал эхний 1-ээс 5 дугаар залбирал дээр эдгэрхээс зүйлсүүдээс авч тодорхой биччихсэн байгаа. Тэр зүйлсүүдийг та бүдээс мэдээд хамтдаа залбираасаа гэж та бүдийг хүсэж байна. Хүний бүрийг бурхан дуудсан дуудлагаа биелүүлэх болтугай. Есүс нэрээр өрөөж байна. Хүндэтгээ сонсоод, бурхны талбараар сонсоод, ямар нэг шүүлтгүүгээр сонсоод амьдралаа хэрэгжүүлэх гэж байгаа та бүдийг эзэн бурхан ерөн сахих болтугай. Бурхны дуудлагаа биелүүлэх болтугай. Та бүдээр дараач хэсгээр уулзцгаая. Есүс нэрээр залбирч байна. Халелуя.